Сайн намайг амар хэсэлэн гэдэг би оюуны төв сурвалж болдог. Тэгээд би содолгийн хөдөлгөх зориулж ийм зураг зорсон байгаа. За энэ нь болохоор жоохон далд утгатай. Одоо энийг харах юм бол ингээд энэ хэсгээр амар гоё өнгөлөг байж байгаа. Энэ хэсгээр цуурч хагарсан. За энэ болохоор одоо манай дэлхийг илтгэж зурж байгаамаа. За яагаад гэвэл одоо энэ шувыг харах юм бол та нар одоо Америкийн нэгдсэн улсад маш их амар маш дээр үед амар тагаал гарч ирсэн. Тэр үед эмчэд зориулж хэрний юутай юм хар маск хийсэн яг тэр болохоор энэ бол харж байгаа хүн болохоор ер нь аюултай гэж хаддаг. Тэгээд ер нь нэг жоохон үхэл мөхлийг итгэдэг болохоор одоо тэрийг жоохон өнгөрүүл одоо энэ хэсэг хагарсаар байгаа тийм одоо дүр зураг гарах жишээтэй байгаа. Тэгээд энэ хэсгийг харах юм бол хорт утаа, энэ болохоор галт төмөр, тэгээд одоо энэ зүрх гэж одоо би энийг хэлмээр. Тэгээд энэ чинь одоогоор харж байгаа бол манай улс одоо дэлхийн маань усны хамгаалалт орж байгаа болохоор энэ хэсэг одоо хагарсан байгаа. Одоо удахгүй ингэж одоо манай дэлхийн зүрх жишээтэй тийм байгаа. За энийг зурхаар болохоор би өнгийн харандаа ашигласан тосон бол хар өнгийн тосон бол ашигласан байгаа. Тий. За сайн байцгаана уу, намайг Ямсүрэн гэдэг. Би оюуны төв сургуулийн зураг технологийн багш байна. За өнөөдөр манай сурагчдын маань бүтээлийн үзэсгэлэн нэгдэж байгаа. За энэ бүтээлд болохоор сургуулийн 1-ээс 11 дугаар ангийн бүх сурагчид орсон. За жишээ нь болохоор энэ 304 кодтай хар зураг байгаа. Тэгээ манай сургууль болохоор одооноос эхлээд жилийн турш олон улсын уралдаанд орохын тулд хүүхдүүдэд бэлдэж оролцуулдаг байгаа. Тэгэхдээ ингээд жишээ нь энэ хар зураг 304 кодтай энэ хар зургаар ингээд хүүхдүүдэд бэлдээд тэгээ энэ хар зургаар зурсан зургуудыг ингээд доор нь гаргацсан байгаа. За дараагийнх нь болохоор 302 гэдэг усан будаг цаас, усан будагн дээр хүүхдүүд усан будгийн цаасан дээр одоо усан будгаар зураад тэгтээ яг өөрсдийнхөө одоо сэтгснээр өөрсдийнхөө чөлөө сэтгэлгээгээр ингээд байнга зурулдаг. Тэр нь бол одоо аливаа зүйлтэй тавтагдчихгүй тийм байгаа. За дараагийн бүтээл нь болохоор за энд бас усан будгийн манай одоо 2 жилийн өмнө Таиланд улсад зохион байгуулагдсан уралдаанд 4-р ирээдэлсэн 11А-гийн ингийн сурагч Мишелийн усан будгийн зураг байна. За ингээд энд болохоор ингээ холимог бүтээлүүд тавигдсан байгаа. За дараагийн самбар дээр нь болохоор энэ коллаж гэдэг одоо энэ бүтээл маань янз бүрийн цаасуудыг эвлүүлээд тэгээ хүүхдүүд ингээ чөлөө сэтгэлгээгээр ингээ зурдаг. Тэр нь болохоор хүүхдийн чөлөө сэтгэлгээ хөгжүүл бүтээлч бүхэл талыг одоо хөгжүүлдэг болохоор энийг би ингээ сонгоод энэ нь болохоор тэр Таиландын олон улсын уралдаанд скрэпбукинг гэдэг тэр төрөлд одоо бас хамаатай учраас би ингэж оруулсан байна. За дараагийн нэг төрөл нь болохоор энэ Пикассо гэдэг Пикассо зураачийн алдартай зураачийн бүтээлийг дуурайж байгаа мөртлөө тэр стил загварын дуураасан мөртлөө өөрийнхөө хүүхд болгоо ингээд өөрийнхөө ингээд жишээ нь энэ зургийг нэг шувууны зураг харуулаад тэр зургийг ингээд хүүхдүүд өөрсдийнхөө ингээд хүүхд болгонд автчихгүйгээр ингээд зурсан нь бол маш гоё бүтээл болсон. За энд болохоор одоо 2025 оны бүтээлийн үзэсгэлэнгийн сурагчдын бүтээл байна. Энэ дээр бас адилхан коллажууд бас тавигдсан. Бас одоо ваарн цэцэг ч юм уу одоо янз бүрийн материал хойлоод ганцхан одоо цаасыг ингээд өөрөө будаад тэгээ тэрийг ингээд чимэглэж наагаад дээр нь болохоор ингээд даавуугаар бэлэн материалууд ингээд ашиглаад энэ нь болохоор бас их зүгээр. Зарим нь болохоор ингээд гэртээ бас ингээд хичээлээр хийсэн зүйлээ үргэлжлүүлээ гэртээ хийгээд ирсэн. Энэ дээр болохоор ингээд жишээ нь цааснууд ингээд эвлүүлээд хүний нүдийг ингээд бүтээсэн байна. За энд болохоор ингээд нөгөө коллажийг ингээд одоо цаана өөрийнхөө тэр сэтгүүл дээр байсан зурнуудыг эвлүүлээд тэгсэн мөртлөө одоо энэ дээрээс ингээд мөрөөдөл одоо өөрийнхөө мөрөөдөл ингээд харж байгаагаар ингээд бичсэн ийм зураг байна. За тэгээд хүүхд болгоны тэр онцлог
тэрэнд нь тааруулж би ингээд хүүхдүүдийн бүтээлүүд хийсэн. За дараагийн маань самбар дээр болохоор энэ хэсэгт болохоор энэ бага ангийн хүүхдүүдийн бүтээлүүдийг тэгээд аль болохоор хүүхд болгоны бүтээлийг оролцуулах хичээдэг. Тэгээд хүүхдүүд бүтээлээ ингээд тавьчихаар их урам аваад багшаа би ингээд байнга бүтээлээ гаргамаар байна. Самбар дээр тавиадаг гэж гэдэг. Тэгээд одоо жишээ нь ингээд энэ хайрц ингээд ихэл энийг одоо ингээд янз бүрээр ингээд чимэглээл будгаа ингээд цацаал. Тэгэл энэ бүтээлийг ингээд гаргаад тавьчихаар хүүхдүүд их урам авдаг. За жишээ нь энэ бүтээл болохоор 11 ангийн сурагч Сэргэлэн гээд эмэгтэй хүүхэд байгаа. За энийг болохоор энд одоо 30 ширхэг сарнаа орсон. Энэ сарнааг бас өөрөө бие дааж ингээд YouTube интернетээс өөрөө судлаад тэгээд ингээд хийгээд ирсэн байх жишээтэй. За тэгээд одоо жишээ нь иймэрхүү материалуудыг ашиглаад энийг жишээ нь энэ ингээд тайлбар нь ингээд бичсэн байгаа. За даавуу, хавчаар, зөөлөн төмөр, баантаг гэдэг ийм материал орсон. Тэгээ ирвэхэ гэдэг энийг одоо ингээд нэрлээд жишээ нь эднэр бол энийг хараад ингээд ирвэхэ гэж хүн харж байна. Гэхдээ энэ хүүхдээ өөрөө ингээд сэтгэж хийсэн. За энэ болохоор 5 ангийн сурагч сайхан билег энэ жишээ нь аппарат, зургийн аппарат, энэ ирвэхэ 3 төрлийн ирвэхэ хийсэн. За энэ 9 ангийн сурагч 10 ангийн сурагч итгэлийн Таиланд улсад явж байхдаа уралдаанд оролцож байхдаа энэ сон гэдэг одоо шуу энэ амтныг ингэж зургийг аваад тэгээд одоо Монголдо ирээд ингээ угаалгаад бас дараагийнхаа уралдаанд оролцох гээд ингээд гаргаад тавьсан байна. За энийг бас 10 ангийн сурагч мөнгө гэрэл өөрөө ингэж гараар урлаж бүтээсэн. Ийм гоё ингээд шүлжмэл, нэхмэл шүлжмэлийн ийм бүтээл байна. За дараагийн бүтээл нь энэ scrapbook ингээд одоо энэ 8 ангийн сурагч учралын энэ гоё бүтээл байна. Энэ дээр ингээд өөрийнхөө одоо сонирхлоор их гоё бүтээлүүд хийсэн. Энд одоо хүүхдүүд бас их дуртай үзэж байна. За дараагийн нэг бүтээл нь болохоор энэ эсхийгээр ингээд өөрөө бас ингээд судлаад тэгээд одоо дугууланд яваад эсхийгээр хийх урлагийг бас судлаад өөрөө ингээд танилцуулга гаргаад ингэж ийм гоё бүтээл хийсэн байгаа. За тэгээ манай хүүхдүүд мань өөрсдөө бас ингээд хичээл дээр бас ийм бүтээлүүд хийдэг. За жишээ нь ингээд өөрийнх нь тэр ингээд бариад явцдаг ч юм уу ингээд хөөрхөн ийм бүтээл хийсэн байна. За манай сургуулийн бас 9 ангийн сурагч ил иргэсийн одоо бүтээл морин хуур хийж байгаа. За энэ морин хуур одоо нэг 50% та явж байгаа. Тэгээд энэ бүтээлээ ингээд үргэлжлүүлээд намар одоо олон улсын уралдаанд орохоор аваад явчихна. За энэ дээгүүр болохоор манай сурагчдын бүтээлүүд болохоор акриликийг канвас дээр акриликаар зурсан зургууд нь болохоор эднэр байгаа. За энэ зургууд болохоор дандаа нөгөө хийсвэр тэгээд бодит хийсвэр гэсэн төрлүүдээр зурсан. За энэ дээр болохоор инхчин 10 ангийн инхчин, 11 ангийн инхчин, 9 ангийн төвшин төр тэгээд одоо авиастай ийм сурагч нар зурсан байгаа. За энэ зургийг болохоор ганцхан тосон бодгийн төрөлд одоо ганцхан зураг байгаа. Энэ зургийг болохоор 9 ангийн сурагч Исүүжин зурсан байгаа. Өмнө нь бас Таиланд улсад оролцож байхдаа энэ тосон бодгийн төрөлд оролцож ирсэн. Энэ удаагийнх нь бүр илүү их сайжирж орж ирсэн. За манай дугууланд болохоор одоо 11 сурагч явж байгаа. За дугууланд орж байгаа сурагчдын маань бүтээлүүд бас тавигдсан. Тэгээд би энэ хүүхдүүдийн бүтээлийг болохоор дугуулан дээрээ бас гаргаж байгаа, бас хичээл дээрээ гаргаж байгаа. Тэгээд ер нь бол цаашдаа олон улсын тэр Таиланд болох тэмцээнд ер нь жилийн турш бэлдээд тэгээд ер нь тэрүүгээрээ хүүхдүүдийн авиасыг ингэж хөгжүүлж энэ авиасыг одоо олон улсад гаргах юм зорилготой байгаа. За тэгээд анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Сэнэноо намайг Халуун гэдэг оюуны төв сургуулийн 10 ангийн сурагч байна. За тэгэхээр би өнөөдөр та бүхэндээ өөрийн гараар хийсэн одоо юм хоньны ноосон хүүхэлтэйгээ та бүхэнд танилцуулах чинь. За тэгэхээр энийг яг яаж хэрхэн хийдэг вэ гэхлээр энэ цэвэр хоньны ноос байдаг байгаа. Тэгээд энийг ингээд саван болон усаар одоо юм сайн норгож гараараа ингээ эсгээд
Тэгээд энүүгээрээ плаж хийгээд тэгээд им хүүхэлт болсон. За тэгэхээр яг энэ плажинд одоо ер нь энэ хүүхэлтэд маань ямар давуу тал байгаа вэ гэхээр гар болон хөлийн энэ өөрийн дураараа хөдөлгөх боломжтой төмөр утсаар хийгдсэн. Тэгээд энэ төмөр утсыг хийхдээ бас гадна талаар ноосороо ингээд амарсаа ороож өгсөн. За тэгээд энийг бас олон төрлөөр ашиглах боломжтой. Цүнхний оосоор одоо жишээл ингээд залбираад ингээд сүннээр болж болдог ийм хөөрхөн одоо ийм хүүхэлтэй хийсэн. За тэгэхээр энийг одоо яг анхааруулах зүйл гэвэл яг энэ материалыг одоо хоньны ноосыг хийхдээ маш сайн усаараа норгоод тэгээд савнгаараа сайн одоо илээд одоо ийм гарын мэдрэмжээр л хийсэн гэсэн үг. Тэгээд ер нь нэг иймэрхүү хүүхэлтэй болж байгаа юм. За тэгэхээр манай сургууль жил болгоо оролцдог олон улсын одоо ийм шаардлагын дагуу би ингээд яг хийсэн алхам бүрээ бүгдийг ингээд цаасан дээр А4-ийн цаасан дээр болгосон байгаа. За тэгэхээр энэ дээр яг юу байна вэ гэхээр ноосоо грамлж байгаа бас ингээд дүүтэйгээ хамтраад бүхэл ноосоо ингээд яг боож грамлж байгаа ингээд яг зураг нь. Тэгээд яг энэ грамлсан ноосоо сайтар усаар норгоод савандаад ингээд толгой хэсгийг хийж байгаа ингээд бүтэц зургнууд нь байна. За энэ нь болохоор манай хүүхэлтэйний маань гадуур өмсдөг дайшинс. Одоо энэ дайшинзыг нь бас ингээд эсгийгээрээ тойруулаад сайтар зузаалаад одоо яг ингээд плаж хийсэн бүх дараал болон алхмууд нь бүгдээрээ энэ дээр байгаа. За тэгээ дараагийнх нь болохоор хөл болон гарын нь одоо төмөр уцаар ороож эсгийгээрээ ингээд яг уян хатан байрлалаар одоо яг наалдулсан хооронд нь яг тим хэлбэрээр бас ийм алхмууд нь бас бүгдээрээ байгаа. За тэгээд эцэс сүлд нь гар болон хөлөө хүүхэлтэйгээ холбоод тэгээ яг манай эцсийн одоо ийм хүүхэлтэй болох энэ маань ингээд бүрэн бүтэн болж байгаа. За тэгэхээр энэ бүтээлээрээ би одоо энэ сургуультай төрүүлжүүл би олон улсын тэмцээнд одоо маш их шалгахыг хүсэж байгаа. Одоо яг хамгийн эхлээд сургуультай тэмцэх юм бол цаашаага улам дамжаад олон улсын тэмцээнд орно. Тэгэхээр тэр тэмцээндээ би төрүүлэхийн тулд эхлээд сургуулийнхаа тэмцээнд төрүүлэх хэрэгтэй. Тэгээ би амар төрүүлээсэй л гэж хүсэж байна да. Hi, my name is Otruth from Oini Tough School. I'm in the 8A class, and I created a scrapbook for the RSC, for one of the RSC competitions. So this is the first page. I thought back to when I was young, and I looked at Pinterest for an inspiration, and I found a quote that I really liked, so I made this first page saying embrace the sunny days, and then the second page is saying learn from the rainy days. One is saying one man's trash is another man's treasure. This is a spread of all my old stuff that I used to have around my house. This page is a reference to a song. The song is called From a Song from the band TV Girl, and this is a spread of one of my characters saying it's okay to make mistakes. This one is from another one of my characters, and it's saying learn from your mistakes, constructing with this. These two are also my characters, and they have a friendship. That's why it says that's what I do, I wait for you. That's also from a song by Alex G. This one is a spread of a character from a Japanese manga called Chikawa. This character is Momonga, and on this spread it says if it makes you happy, then it's not a waste. Thank you very much. I hope my scrapbook will be able to compete in the RSC. Сайн байна уу? Намайг 10A-гийн сурагч Мөнх Гэрэл гэдэг. Би энэ жилээс Оюуны төв сургууль дээрээ сото хөтөлбөрийн хичээлээр сураад RSC-д оролцох Таиланд явах хөтөлбөрөөр одоо гар урлал болон тосон будгаар оролцоо. Тэгээд гар урлал болохоор би бичлэг үзэж агаад яаж нэрхээ ингээ харж агаад ингээд өөрөө ингээд
цэцгээ нэгснийхаа дараа саваа бол өөрөө яг санаачлаад гаргасан. Тэгээд энэ цэцэгний маань нэр нь болохоор Lilies гэдэг цэцэг байгаа. За зураг болохоор нөгөө Pinterest гэдэг нэг аппликейшнаас яг санаа авч агаад акриликын будгаар зурсан байгаа. Баярлалаа. Сайн байна уу? Намайг Эмужин гэдэг би 3 дугаар ангид сурдаг. Тэгээ би сатагийнхаа хөлбөрөө энэ вараар хийсэн. Тэгээд багшлаа цаасаар юм наа гэсэн болохоор вараараа цаасыг жижигнээр нааж агаад тэгээд энэ бантгийн цэцэг шиг болгоод ингээд ашиглаж хийсэн. Сайн байна уу? Намайг Мишель гэдэг. Би 2-ын ангийн сурагч хүүхэд байгаамаа. Би энийг өнөөдөр ээжтэй зориулж хийсэн. Тэгээд энийг бабалт гэдэг шоколадтай төрлөөс нь би хийсэн байгаа. Тэгээд скотч оруулсан. Тэгээд палмастер оруулсан. Тэгээд цаасаар соруулан хийсэн байгаа. Тэгээд би энийг ингээд сонингийн цаасаар хийсэн. Дээдлийн ч гэсэн сонингийн цаасаар хийж наасан. Тэгээд энийг тэгээд хацрын улаанаар хийсэн. Тэгээд болцсон. Тэгээд дараагийнх нь бол би энийг алим гэж хийсэн. Энийг бас дотор нь хөвгөн орсон. Тэгээд энэ ингээд сүүдрийг би тавьсан. Тэгээд энийг палмастер бас оруулсан. Тэгээд энийг ингээд харангуй тодруулж хийсэн байгаа. Би энийг ингээд хүмүүсээс ингээд хараад хийсэн. Тэгээд зөндөө стикер хараад ингээд энэ дээр ингээд зөндөө ингээд өөрөө зурч хийгээд тэгээд энийг нь өөрөө зураад наагаад тэгээд энэ дээр ингээд өнгийн цаасыг ингээд жижигхэн дөрвөлжин болгонгуудаа энэ дээр наангуудаа энэ голд нь лүүхэн гэсэн байгааг ингээд голд нь стикер наасан. Тэгээд энэний саата үзгээр ингээд тодруулсан. Намайг 3-ийн Ами Эрдэнэ гэдэг. Би сода хөтөлбөр дээр энийг зурсан. Нохоо. Яаж зурсан юм? Өнгийн харандагаар палмастраар гаднах үрийг нь зурсан. Яагаад нохоо зурсан? Яагаад гэвэл би нохоод дуртай. Миний хамгийн дуртай антаа. Чи нохоотой юу? Үгүй. Намайг 13 нас хүрэхээр авч өгнө гэсэн. Тэгсэн үү? За бай. Сайн байна. Би оюуны төв сургуулийн 9 ангийн сурагч Хилэр гэсэн байна. Тэгээ би танд бүтээлэд хэлцүүлье. Миний эсэм бүтээл болохоор мориур байгаа. Тэгээд энэ мориурыг би яагаад сонгосон шалтгаан гэхээр мориур нь дэлхийд яг ганцхан байдаг. Тэр нь ганцхан Монголд байдаг учраас би мориурыг сонгож хийж байгаа. Тэгээ би өмнө жил хар арсид явахдаа арай туршлахгүй яваад ирсэн. Тэгээ энэ жил би оролцохдоо мориур, сэлбэртэй мориур хийж оролцъё гэж бодож байгаа. Тэгээд тэр төрлийн маань категори дээр яг хийж байгаа төрлийнхаа зургийг баримтжуулах хэрэгтэй байгаа. Тэрийг би тэгээд баримтжуулсан байна. Энэ одоо миний толгоогоо мориурны толгойг сэлж байгаа байдал. Тэгээ энэ болохоор хөрөөж байдал тийм байна. Тэр нь энэ бүтээлээрээ би ер нь шалгараасаа л гэж бодож байна да.